Sardı çiğdem kendini bilgi ortaya sınıfa kendini bilgi ortaya. Sınıfa kendini bilgi ortaya suçsuz karakterli kendini bilgi ortaya.
Насан туршидын Азийн аваргаас бас 24 онд хүрэл медаль авсан. Тэгэхээр энэ тэмцээнээс бол медаль аваад үдцэн тамирч гэсэн. За тэгээд Солонгос улстай бол бас маш өндөр түвшинд тулж байгаа тамирчин байгаа. За Хичаяаны хувьд болохоор одоо бас энэ 58 кг-т 2 Солонгос тамирчин байгаа. Нэг нь бол нөгөө Ким Жумьон. Ким Жумьон бол Солонгос улстай яг эрхээ аваад ороод ирсэн. Хичаяаны хувьд болохоор нөгөө тэмцээнээс Президент Капасаа эрхээ авч орж ирсэн тамирчин байж байгаа. За энэ тамирчны бол зүүн урд хөлний одоо GK буюу дээрээс цавчиж өшгөлдөг өшгөлд бол онцгой сайн. Бага наснаасаа тэрийг хийж ирсэн. Одоо магадгүй одоо энд хийж үзүүлэх баг. За бага насны нэг дадал болсон зүйл бол угаасаа байж байгаа. Өөртөө үлдсэн байгаа шүү дээ. Тэрийг их гол нь хизээ ямар цаг үед хийх үү гэж харуулсан шүү дээ. За тэгээд түүний өрсөлдөгч Тайланд улсын тамирчин бол бас хоосонгууд тамирчин. За бас өсвөр нас залуучуудын Ази аргын медалаас авч ирсэн тамирчин байгаа. Тэгэхээр аль нь бол бас өчтөрийн үед бол ойролцоо байгаа гэсэн. За одоо бас л их гайхалтай тулааныг төлөвлөж байна. За Хичаяаны хувьд бол одоо сая тулалцсан Ираны тамирчин Зандитэй бас хамгийн бас боломжийн өрсөлдөөнийг гаргах магадлалтай гэж өндөртэй тий таамаглаж ярьж байгаа тамирчдын нэг. Мэдээж Иран Солонгосын яваал бол дуусахгүй үргэлжлэн сонирхолтой байдаг. Одоо тэрний нэгэн үеийн төлөөллүүд байж байгаа. За гэвч одоогийн энэ тоглолт бол чухал. Тэг энийг авч иж одоо Иран тагаа. Тайланд улсын тамирчид бол яавч удаа амар болгож өгдөхгүй. За 4 тэг цаг 50 секунд. 50 секундэд цаг бол за байна. За 6 оноо. За энэ өндөр түвшний тамирчнаас 6 оноо сална гэдэг бол бас аюултай байдал үүсэж байна л гэсэн үг дээ. За хэд очиод байгаа боловч бол Тайландын тамирчин харах мод оноо авч чадахгүй байна шүү дээ. Хэлбэлээр 5 төвцөл хийсэн байна. Оновчтой өшгөлсөн байна. Жаахан ихтэй халаа хийсэн. За одоо гайхалтай хамгаалж байна. 1 минут 50 секундын туршид нэг ч оноо алдсангүй. За мөн л амархан авч байна да. За одоо ингээд аваргууд бол тэгээд одоо Тайланд бол жоохон товтлоготой оновчтой өшгөлүүд иймэр байна тий. Уг нь очиод байгаа хэрнээ жоох хүч дутаад байх шиг байна. за гэвчин тамирчны одоо өндөр түвшний тамирчны хамгаалалт нь бас аюултай байгаа байна. Буугаал тэр урт хөл нь ямар хордтой болж байгаа. За одоо ингээд энэ аваргууд бол ер нь хамгаалтаа өөрөө товтлогоогоор хийж идэв тий. Товтлогоо нь одоо хамгаалт товтлогоо хэрэг зэрэг хийгээд байгаа. Давуу талуудаа гэдэг. Оноогоо аваргаа хамгаалж байгаа гэсэн. За эргэлтийн өшгөлтийг гайхалтайгаар хийгээд Нэмэлт 2 оноо авлаа. 4 онооны өшгөлт аваа. Дээрээс нь нөгөө тамирчин унаад ингээд 5 оноо нэг дор авч байна. За хөрмийн дотор 7-2 болголаа. За өнөхөр өндөр түвшний техникийг үзүүллээ. За энэ мэрэгжлийн тамирчдын одоо стебер гарч байгаа. тэр хөдөлгөөн За яг мэдээж юм тий. биеийн одоо байдал үнэхээр төгс хэмээр. За тэр ямар богинохон зайн ямар урдтай гаргаж ирж байна тий. Зайн мэдрэмж бол үнэхээр гайхалтай байна. За энэ өндөр түвшинд хүрэхин тулд үнэхээр асар их хөдөлмөр дээр нь бас өгөгдөл байгаа. Тэгээ систем байна. За энэ өөрийнх нь одоо үндсэн дархан шилтэн байна да. Хүний дархан гэж энэ маш сонирхолтой. Одоо энэ өшгөлтийг Аргийн Зандигийн тэр өшгөлтийг мэдгүй хүн байх. Дэлхий дээр мэдгүй хүн байхгүй. Тэгтээ хааж болдгоо тийм ээ. Тийм хэмжээнд бол давтсан байгаа юм. Гайхалтай хөдөлмөр. Аргоног дээр.
За 13 дээр. Зайны зай самстай байл. За 2 авсан мэл гэж. За дургуул ирсэн. За өндөр түвшний таймерчдын бас давуу тал юм бол за мэдээж өөр ингэсэн үнэхээр онцгой дархан хөшөлт байгаа юм. Тэгрээс нь тэрэн дээрээ одоо хослуулсан бас нэг 23 техник байж байгаа тийм. Тэнгүүд нөгөө нэг техникийг арай гэж зогсоонгууд араас нь тэр ирэнгүүд маш хүнд байдалд өрсөлдөж оруулаад байгаа. За одоо Хичааны хувьд бол одоо GK буюу урдаас өшгөж байгаа өшгөлтийг хийж байгаа ч гэсэн тэрийг газ эргүүлээд байна авчаад байгаа. За манай ярьцаг бас л төгөлж чадлаа шүү дээ тий. Тэглээ Тайландын тамирч юм бол сүйд бас.
Ранкинг номер 1 чигсэж байгаа. Олимпийн ранкинг топ 3 58 кг-ийн жинд хасаа 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед доод болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан хойг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байн хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрнөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оног аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил давуу тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн, хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникээ бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичээний бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг-ийн жин гэдэг бол. За Ян Хичааны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тийм. За энэхүү насан туршидчдын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзлэх юм бол за 40 оноо өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрэхэд орох эрхтэй болчихно гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж таквондо спорт хичээлээ тамирчдын маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4 тэг болгож байна. За гоё. За бараг тоолооч гэж бие хилэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүн дэс зүүн дарамт төвчүүлж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян Хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм байна. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хилэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Хөвбөлгийн тамирчин Зандигийн давгал дөрт тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байнуудаа хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шиг. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жилд урд үеийн тэр зайгаа ойртуулах степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоныг хийж иж оноох үндсэн хөдөлгөөнөө явуулсан. За нэг гацсан хөдөлгөөндөө урд төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь онцтой өшөлж байна. Яг энэхүү
бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гаргаад тах шүү тийм. Мэдээж 58 кг хэмжим бол доор хаяж 22 кг-аар дээш өшгөлж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшгөлж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшгөлж ийн удаа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна гэсэн. Дэлгэцээр бол их л амархан харагдаж байна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа норонд нь наад өгөдлөө хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн цааш нэгтэйгээр хожигдож байна. За